хамгийн зөөлөн арга бол би миний хувьд одоо их бодиттой өгөөд хүүхдээ одоо бага ингээд багт нь бүтээлчээр хэрэглэдэг байсан арга бол хүүхдэд их тийм сонирхолтой зохион бичлэгийн сэдвүүд өгөх хэрэгтэй байдаг. Зөөр үүтэй. За одоо ээжтэй хайртай гэдэг миний охин өнөөдөр бодоод юу боддгоо нэг бичээрэй. Миний хүү бичээрэй. Аавынхаа тухай юу гэж боддөө. 60 хүүхд бас доошгүй илэрхийлээд бичээрэй. Тэгээд тэрийг ингээ үзээд тэгээд тэндээс ч одоо хүүхд алдаж гин үү, яаж санаа оноогоо илэрхийлж гин гэдг нь харагдан. Тэр чинь нөгөө даалгавар гэхээс илүүтэй нөгөө хүүхдийн өөрийнх нь тэр сэдлийг төрүүлэх хамгийн зөөлөн арга байхгүй. Хүүхэд бол үнэхээр одоо Монгол ардын үлгэрт үнэг чон 2 гэдэг үлгэрийг уншаад шимтэн одоо сонсох хэмжээний тийм орчин үеийн хүүхэд бол биш болсон. Нөгөө техник технологийн дэвшил бол хүүхдийн сонирхлыг шал өөр орчинд тавьчихсан байхгүй. Их сонирхолтой хэлбэрээр, зурагт хэлбэрээр тэгээд үг гэлэг нь одоо их хялбар, сонирхолтой, хүүхд ойлгох үз. Ийм байдалтайгаар одоо номыг бичиж төвгөөрөө одоо өгтлөх бодлого руу бол бид нар явахгүй бол нөгөө одоо Дэвнгарын үеийн хэдийн үлгэрээ тавьж байгаа л тэр чи одоо нэг үлгэрийнх нь нэг өгүүлбэрийн тоо гэхэд би бас сонирхож үзсэн чинь 40-50 хүүхдтэй өгүүлбэртэй үлгэр байж байгаа байхгүй. Тэрийг хүүхэд нэг 10 гэдэг үг дээр нь очиод тэгэл орхих байхгүй. Англи хэлээд авт хятад хэлээ үз. Монгол хэлээ хойшоо тавьж за яах вэ тэгээд цаг байвал хийч гэдэг ийм сэтгэлгээний хандлага бол эцэг эхчүүдэд үнэхээр одоо харамсалтай нь бол нэлээд хүчтэй давмалж ажил амьдралдаа бас загас дэвшил гаргахын тулд гадаад хэл соёлыг сурах хэрэгтэй. Гэхдээ эхлээд бид нар бол одоо Монгол үндэстэн гэдэг тэр оршихынхаа дархлааг бол одоо цаг ямаг тээж өгөх хэрэгтэй. 12 нас гэдэг бол юу вэ гэхээр оюун сэтгэлгээний дархлаа бол хэврэг үе. Тэр хэврэг үед нь их хэлнийхэн дархлаас угаа гадаад хэлээр зонтох нүдэх бол үндсэндээ гадаад хэлээр ярьдаг сэтгэлгээний хэв загвар илэрхийлэх хэм маяг. За тэгээд бусдад одоо нийгэмд өөрийгөө авч явах энэ чадварын хувьд бол хэлээрний талаас нэлээд асуудалтай тэр бүлгийг л бий болгож байгаа хэрэг гэж ингэж боддог. Ялангуяа би одоо цэцэрлэгийн нас масанд одоо тэр гадаад хэл соёлтой заадаг цэцэрлэг мэтэрлэгт өгж байгааг бол би эрс шүүмжилт ханддаг.